Сайн байцгаана өрхөн үзэгчдээ тамгын газрын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За манай энэ удаагийн дугаарт аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Жаргал сайхан, аймгийн татварын хэлтсийн дарга Баяртод, за аймгийн статистикийн хэлтсийн дарга Хурцэлийн нар оролцож байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Дархан Улаан аймгийн маань 2020 оны төсвийн талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За Монгол Улсын их хурл 2019 оны 11 сарын 13-ны өдрийн чуулганы уралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийг баталсан байна. За 2020 оны төсвийг батлахдаа Дархан Улаан аймгийн төсвийг аймгийн орлогыг 20.1 тэрбум төгрөг, зарлагыг 16.1 тэрбум төгрөгөөр баталсан. За мөн улсын их хурлаар батлагдсан суур орлогын түвшингээр сумдын санхүүгийн дэмжлэгийг 4.1 тэрбум төгрөгөөр баталсан байгаа. За Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар орон нутгийн төсвөөс улсын төсөв 6 аймаг орлого төлөвлөрүүлэхээр бол их хурлаар шийдвэрлсэн. Энэний нэг нь манай Дархан Улаан аймаг. За Дархан Улаан аймгийн орлого зарлагын суур түвшингийн зөрүүгээр буюу 1.9 тэрбум төгрөгийг Дархан Улаан аймаг маань улсад төлөвлөрүүлэхээр бол шийдвэрлэгдсэн. Ийм бол дүнтэй байна. За баярлалаа. Тэгэхээр Дархан Улаан аймгийн хувьд 2020 онд 20.1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж ажиллах нь байна. Аймгийн татварын хэлтсээс энэ орлогыг төвлөрүүлэх, биелүүлэх тал дээр яаж анхаарч ажиллах вэ? Энэ өдрийн их мэндийг бас нийт Дархан Улаан аймгийнхаа иргэд аж ахуйн нэгж та бүхэнд бас хүргэе. За Дархан Улаан аймгийн татварын хэлтсээс бол 2020 онд бас төсвийн орлогыг 2019 оны 12 сарын 2-ны өдрийн иргэдийн төлөөлөгч хурлаар бас 20 оныхоо орлогын төлөвлөгөөг бас баталсан байж байгаа. За бид хэд бол одоо татварын хэлтсээс 2019 оны 3 сарын 22-ны өдөр улсын хурлын чуулганаар баталсан шинэ хуулиуд бол 1 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлж байна. За энэ хуультай холбогдуулаад бид нэр иргэд рүүгээ чиглэсэн мэдээлэл сурчлагынуудыг энэ жилдээ зохион байгуулах ажлуудыг одоо харилцаануудыг зохион байгуулж ажиллана. За татварын ерөнхий хууль болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, хувийн орлогын албан татварын тухай хуулиуд бол өөрчлөлт орсонтой холбогдуулаад бас зарим зүйлийн татварын тайлагнал, за ногдол бусад одоо өөр төлбөр барагдуулах ажлууд дээр бол бас хуулийн хувьд өөрчлөлтүүд бол орсон байж байгаа. За бид нар 19 онд бол төлөвлөгөөг 500 сая төгрөг буюу 102.3%-аар биелэлтийг хангаж ажилласан байж байгаа. За 20 онд мөн энэ төлөвлөгөөг бол биелүүлэх чиглэл дээр анхаарч биелэлтийг бол хангаж ажиллана. За цалин улсын Дархан Улаан аймгийн бол бас нэг онцлог байдаг. 74% буюу цалин улсын түнтэй адилхан орлогын албан татвар бол дийлэнх хувийг эзэлдэг байж байгаа. За мөн оны эхнээс бол цалин улс 8% нэмэгдсэн, төрийн албан хаагчдын цалин улс нэмэгдэж байгаатай холбогдлолтойгоор бас энэ орлогууд, за мөн хадгаламжийн хүүгийн орлогууд бас нэлээдгүй өндөр хэмжээгээр бас биелэлт маань хангагдаж ордог ийм зүйлүүд байж байгаа. Тэгэхээр бид нар бол 20 оныхоо төлөвлөгөөг хуулийн хүрээнд биелэлтийг бол хангаж ажиллана гэдэг ийм зорилтыг тавиад ажиллаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр орлогоос гадна зарлагын асуудлыг бас давхар ярих хэрэгтэй. Төсөв маань угаасаа л орлого зарлах хоёр орлого хэлнэ. За манай орлоготой Баяртод тэр хэллээ. Орлогыг биднээс төлөвлөлж ийлээр манай татварын хэлтс. За санхүү төрийн сангийн хэлтсээс мөн газрын албан бол заавал хэлэх ёстой. Сумдын засаг даргын хамгаалалтайгаа уялдаж нэлээд бас анхаарал татж оны эхнээс за газрын төлбөртэй холбоотой асуудлуудаар автовэр өөрөөр хичээсний албан татваруудад дээр за татварын бусад нэр төрлүүд дээр ч гэсэн чиглэлээр нь орлогын нэр төрөл болгон дээр манай татварын хэлтсийн маань 2019 онд мундаг сайн ажилласан. Одоо 20 он дээр их бол зохион байгуулалтын чиглэлээр нийлээдгүй ажлуудыг бас зохион байгуулахыг биднээс оныхын тулд төлөвлөд байгаа. За зарлагын хувьд гэх юм бол Монгол Улсын засгийн газраас 2020 онд бол нийгмийн суур үйлчлэгээний чанар хүртээмж, за иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, за төсвийн урсгал зарлалын реформыг хөгжүүлэн хийн. За энэтэй холбоотойгоор төсвийн үр ашиг хүртээмжийг сайжруулах бодлогыг бол аймагт хэрэгжүүлэхээр бол ажлуудыг бол төлөвлөсөн байгаа. Энэ нэгдүгээр сая Баяртод хэллээ. Монгол Улсын засгийн газраас 2020 онд бол төсвийн байгууллага ажилчдын цалин өсрийг 8% нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр биднээс 1 сараас ахуулаад төрийн албан хаагчдын цалин маань 8% нэмэгдсэн байдлаар цалингийн сүлжээгээр ороод явчихна. За тэр хэмжээгээр ч гэсэн бас хувийн орлого албан нөлөөлж байгаа. За хоёрдугаар гэх юм бол за нэгдүгээр хин 8% нэмэгдэж байгаа цалин усны нэмэгдэл нь үндсэндээ бол инфляцийн түвшинтэй уялдуулж Монгол Улсын засгийн газраас нэмж явж байгаа юм зүйл байгаа. За мөн төрийн үйлчлэгээний албан хаагчид маань төрийн албаны шинжилсэн хуулийн дагуу төрийн захиргааны албан хаагчдтай яг адилханаар цалингийн нэмэгдэл, за мөн тэтгэврт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг авахыг бас 20 онд тооцоож өгсөн энэ 20 оны онцлог байгаа. Хуучин төрийн үйлчлэгээний албан хаагчдаар бол байдгүй байсан.
20 онд бол ингэж ирсэн бол одоо төрөөс хэрэгжүүлж байгаа бас нэг том бодлогын нэг хэлбэрээ гэж бодож байгаа. За хоёрдугаар нь 2012 оноос хойш нэмэгдүүлээгүйс нь цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны хөтөлбөрийн хоол үдийн хоолны мөнгийг нэмээгүй байсныг бол нэмэгдүүлсэн байна. Энэ дээр бол 50% нэмэгдүүлсэн. За тэгэхээр хүүхдүүдэд очиогоо хоолны хүртэем чанар байдалд бол бас өөрчлөлт гарахаа энэ чиглэлээр бол ажиллаж байна гэсэн. За 3 дугаар гэх юм бол эрүүл мэндийн чиглэлээр хувийн хвшлийнхэн төрийнхэн бол ялгаатайгаар санхүүж явдаг гэсэн. Одоо бол төр хувийн хвшлийн түншлэлийн агуулга за эрүүл мэндийн тослон үйлчлэгийн чанарыг сайжруулах чиглэлээр энийг бол ижил тогтоож нэмэгдүүлэх зарчмыг бол тусгасан байгаа. За мөн 4 дугаар гэх юм бол төсвийн байгууллагуудын шатхууны зардлыг бол 19 оны түвшингээс бол нэмэгдүүлсэн. За энд бол төсвийн суурь зарлагыг тухайн орон нутгийн алслалт, за хүн ам, малын тоотлогоо, газар нутгийн хэмжээ, газар зүүн онцлог, дэд үтцэц, за мөн бүс нутагдах за бараа үйлчлэгийн зах зээлийн үн хач зэрэг юм онцлогийг бол тооцсон үндсэн дээр бол тусгасан байгаа. За 5 дугаарт 19 онд нөмчийн ашиглалт хадгалалт хамгаалтыг сайжруулах зорилгоор сургууль цэцэрлэг, эмнэлэг, за газрын харилцаа барилга, хотоо голтын газар, хүүхд гэр бүлийн газрын төсвийн одоо байр ашиглалтын зардал нь бол улсын төсвөөр явдаг байсан бол одоо орон нутгийн төсвөөр мөн суухаар 20 онд өөрөө хариуцахаар бол сууж явж байгаа. За энд гэрэл цахилгаан, цэвэр охроос, байрны түрээс, за байр ашиглалтын зардал буюу сургууль цэцэрлэгүүдийн одоо 9 сарын 1-нд ороход хүүхдүүдийнхээ байрыг зассан осол зардлууд бол нэмэгдэх байдлаар явж байгаа нэг юм өөрчлөлт байна. За мөн боловсролын тухай хууль, цагдаагийн албаны тухай хууль, ахуйн насны нийгмийн хамгааллын тухай хууль, хөгжлийн бэхжилтийн иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиуд дээр үндэслэгдсэн энэ тээврээр иргэд үн төлбөргөө зорчих нөхөн олгорыг бас аймгийн төсвүүдээр 1.3 тэрбум төгрөгт туссан байгаа. За мөн гэр хорооллын иргэдийн усны үйлчлэгийн төлбөрийг хөнгөлөх хууль гарсан. За энэгээр Монгол Улсын засгийн газрын тогтоолоор аймагт 151.4 сая төгрөг буюу за гэр хороолд бас авж байгаа үнийн хөнгөлтийг бол энэ цуглахаар бол төсвүүд бол орж ирсэн. За 2020 оны төсвийн тухай хуулийн дээр засаг даргын засгийн газрын 5 чиг үүргийг орон нутгад хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. За энэгээр сургуулийн нөх боловсрол дээр 14.1 тэрбум, ерөнхий боловсролын сургууль дээр 13.9 тэрбум, эрүүл мэндийн анх шатны тусламж үйлчилгээнд дээр 4.1 тэрбум, газрын харилцаа кадастрын үйлчилгээнд дээр 314.2 сая, хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээнд дээр 620.1 сая, нийтдээ бол 43 тэрбум төгрөгийг тусгай зорилтын шилжүүлгээр санхүүжүүлэхээр шийдвэрлсэн. За мөн 2020 оны төсвийн хүрээнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 7 тэрбум төгрөгөөр 37 туслах хэмжээг. За замын сангийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 537.9 сая төгрөгөөр 4 туслах хэмжээг. За аймгийн орон нутгийн хөгжлийн сангаар 3.8 тэрбум төгрөгөөр 15 туслах хэмжээг. За мөн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 470.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 27 туслах хэмжээг бол санхүүжүүлэхээр баталсан. За мөн энэ дээр нэмэгдүүлээд улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлууд болж ирнэ. 2019, 2020 онууд бол дархан уулын хот бол их бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд явагдаж байгаа. 19 онд одоо сургууль цэцэрлэгийн хичнээн зөвшөөрөлд бий болсон. Тэр бол үргэлжлэж явна гэсэн ийм агуулгаар байгаа. Манай иргэдэд бол яг мэдээлэл ирэх бол энэ хөрөнгө оруулалтын үр дүн буюу сургуулийн нөх боловсролын цэцэрлэгт хүүхдийн хамралт нэмэгдэх, за сургууль цэцэрлэгийн одоо хүртээмж энэ чанар байдлууд бол сайжир явна гэсэн ийм зорилтуудын төвшөнд бол зарлага санхүүжүүд бол хийгдэх болсон байна. Тэгэхээр эдийн засгийн суурь үзүүлэлт бол статистикаас гарч байгаа. Тэгэхээр Дархан аймгийн 2019 оны нийгэм эдийн засгийн гол үзүүлэлтүүдээр хэрхэн өсөв? За нийт телевиз үзэгчдийн өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Дархан аймгийн статистикийн хэлэлцэл бол сар улирлаар бүх мэдээллүүдийг аймгийн түвшинд гаргаж нийтэд олон нийтэд мэдээлдэг ийм үүрэгтэй чигүүргийн байгууллага. Тэгэхээр Дархан аймгийн хэмжээнд 19 онд бол нийт одоо бизнес регистрийн сан дээр бүртгэлтэй аж ахуйн нэгжийг аваад үзэх юм бол 4988 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаад байгаа. Тэгэхээр эндээс бол одоо яг үйл ажиллагаа явуулж байгаа бол 2603 одоо аж ахуйн нэгж буюу 52.2% одоо үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо байгаа. За мөн одоо үйл ажиллагаа явуулаагүй 2385 аж ахуйн нэгж байна. Үндсэндээ тал нь 48.7%. Тэгэхээр ямар шалтгаанаар үйл ажиллагаа явуулахгүй байна гэхээр нийт одоо 48.7%-аас 30% нь одоо төр зогссон байдалтай байна.
За 5.7% нь бол бүрэн зогссон байна. За мөн 14.3% нь бол татан буугдсан гэсэн ийм тоон үзүүлэлтүүд байгаад байна. Тэгэхээр бол яг хуу нийт одоо Дархуул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 4988 аж ахуйн нэгжээс үндсэндээ 50-аас илүү хувь нь бол үйл ажиллагаа явуулж одоо татварт тэ мөн одоо орон нутгийн төсөвт одоо орлого төвлөрүүлж байгаа ийм тоо баримттай. За мөн дээр нь бол Дархуул аймаг дэх Монгол банкны салбараас харуулгын мэдээлэл авдаг. Тэгэхээр 2019 оны 11 сарын байдлаар бол аж ахуйн нэгж иргэдэд олгосон зээлийн үрийн үлдэгдэл гэж тоо баримт гардаг. За нийт бол 302.6 тэрбум төгрөгийн үрийн үлдэгдэлтэй байна. За үүнээс бол одоо чанаргүй зээлийн үлдэгдэл 10.8 тэрбум төгрөг хүрсэн байна. За 19 оны 11 сарын байдлаар бол хадгаламж одоо банкудад байгаа энэ хадгаламжийн тоо үзэх юм бол 252.6 буюу за өмнөх оноосоо бол 27.9 тэрбумаар өссөн ийм сайн эрг түнтэй байна. Тэгэхээр Дархуул аймгийн хэмжээнд за аж ахуйн нэг зам иргэдэд одоо бол хадгаламж өсч байна гэдэг нь орлого маш сайн болж байна тийм ээ. Хадгаламжийн өсөлтөөрөө дамжуулаад амьдрах нөхцөл сайжирж байна гэсэн тоон үзүүлэлт харагдаж байна. За энэ хурцаа даргын саяны хэлсэн дээр бас нэгж тодруулах зүйл байна. За Монгол улсын сая татврын багц хуулийн үндсэн өөрчлөлтийг үндсэн статистикт одоо уялдаа холбоотой байгаа. Эндээс ямар анализ харагдаж байгаа вэ гэхээр яг тал хувьд юм бол бас 70 эзэн засаг байна. Дээрэс нь үгээр татвар төлөгчийн баазыг нэмэхэд болохоос биш ачааллын өндөр байхлахгүй чиглэлээр хэм үндсэн суурь өөрчлөлтүүд явсан. Тэгээ манай татвар хэлцэх баяр тоо дараа манай бас угаасаа нэмж тайлбарлах байх. Юу гэхээр 10% байсан бол 1% шилжих. Тайлангийн гаргадаг ачаал байсан бол 4 улирал дараалан гаргадаг байсан бол 2 улиралд нэг ч гэдэг юм уу эсвэл жилдээ нэг ч гэдэг юм уу. Энэ өөрчлөлтүүд нь 20 оноос үндсэндээ хэрэгжиж тэгэхээр манай энэ бод статистик тоонууд минь бас нэмэгдээ сайжир явах юм зүйл төр зургуул харагдах байгаа гэсэн чиглэлүүд бас биднээс төсөж байна. Тэгэхээр зэрэг татврын багц хууль мэдээж иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад дэмжсэн тийм хууль болж байгаа гэж одоо хууль санаачлагчид онцолж байгаа шүү дээ. Тэгэхээр яг гол өсөлтүүд өөрчлөлтүүдийн талаар бас үзэгчдэд авч мэдээлэл хүргэх үү? За баярлалаа. Түрүүн санхүү төрийн сангийн жагаа дараа бас хэллээ. За татвар бол бид нар 2019 онд татврын шинжил гэдэг нэлээдгүй том ажлуудыг бас зохион байгуулж хийсэн. Энийг бас өмнөх онд хийж ирсэн ажлуудаас бас та бүхэнд бас танилцуулж ирсэн. Хэлцүүлгүүдийг зохион байгуулсан, шинжилгээ ажлуудыг зохион байгуулсан. Төрүүдийн бааз сурыг нэмэгдүүлэх гэсэн чиглэлээр бол бид нар 2019 оноос татврын алба захим системээ шинжилж эхэлсэн. Энэ нь бол татврын удирдлагын нэгдсэн систем буюу TAIS гэдэг программыг 2019 оны 3 сарын 1-ний өдрөөс шинжилж хэрэгжүүлж эхэлсэн байж байгаа. За энэ нь бол төрийн албаны мэдээллийн баазыг хооронд нь солилцох. За энэ чиглэлээр бас бусад албадууд дээр бүртгэлтэй байгаа аж ахуйн нэгж иргэд юм уу татврын албанд бүртгэлгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг улсын бүртгэлийн хэлтсийнхаа мэдээллийн сангаас татаж авах. За бусад холбогдох мэдээллийн төрийн албадуудынхаа мэдээллүүдээс татаж авах. Ийм зүйлүүд дээр бол бид нар бас татврын бааз сурыг нэмэгдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр гэдэг юм уу иргэдийнхээ бас төрийн чиглэлийн хүргээх талаас нь бид нар бас энэ хамтарч ажиллаж байна. За иргэддээ бол яг энэ шинэ хуультай холбогдуулаад бол бид нар 20 онд бол яг энэ чиглэлээр ажиллана. Маш олон одоо энэ хууль болгоныг зүйл заалт болгоноор нь задлж тайлбарлана гэвэл бидний бас энэ цаг хугацаанд нэлээд их цаг орно. За ерөнхийдөө би ингээд товч байдлаар танилцуулаад оны гарснаас хойш бас шаардлагатай иргэдэд нэг шаардлагатайгаа мэдээллүүдийг таад хүрэхэд бол хогны орлогын албан татврын хөнгөлөлт нөгөө хогны орлогын албан татврын хуульд орсон залтууд байж байгаа. 33 сая төгрөг байсан хөнгөлөлт маань 6 сая төгрөг болж өөрчлөгдсөн. За энэ нь ямар хуулийн залтаар яаж явах гэхээр 20 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж байгаа хууль учраас яг 20 оны 1 сарын 1-ний өдрөөс улсын бүртгэлийн гэрчилгээнд дээр худалдаж авсан болвол 6 сая төгрөг идэлгээр заасан байх жишээтэй. За мөн одоо иргэд бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр бас өөрчлөлтүүд орсон байж байгаа. 0-оос 50 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд бол жилдээ нэг удаа тайлагнаад 1% татвар төлөх. 5-аас 50 саяас 300 сая төгрөг хүртэл аж ахуйн нэгжүүд жилдээ 2 удаа тайлагнаад 1% татвар төлөх. Гэх мэтчлэн тэгээд нөөцөд бүртгүүлээгүйгээр бас ялгаатайгаар ингээд 1.55 тэрбумаас дээш төрлөх орлоготой аж ахуйн нэгжүүд гэдэг ингээд бас заасан байж байгаа. Энэ нь бол 4 удаа тайлагнаад 25% татвар 25% татвар төлөх гэх мэтлэн хуулиуд дээр бол зүйл залбираар орсон өөрчлөлтүүд байж байгаа.
За бидний хувьд бол 2020 онд бол он гарсаар Автор бол өөрийн хүч хэрэгслийн албан дотор болон бусад ажлууд бол энэ зохион байгуулалтаар ажлын өдөр томчууд гараад ажиллаж байна. За бас нэг гол өөрчлөлт гэх юм бол нөө жижиг бичил дунд худалдаа эрхлэгч нар яг энэ хуульд орсон өөрчлөлтүүдтэй холбогдлолтоор бас аймгийн иргэдийн хурлаар батлуулах шаардлагатай зарим одоо нөгөө хууль заасан батлуулах шаардлагатай нэгж хувь хэмжээ тогтоох ийм ажлууд бас хэлцэгтэй одоо яг шатандаа явж байна. За 20 онд бол бид нар иргэд рүү чиглэсэн нэмэгдсэн үртгийн албан дотрын хууль маань бол яг мөн хэрэгжиж байгаа. За энэ хуультай холбогдуулаад бас бид нар зах худалдааны төвөд орох ажлыг 19 оноос эхлүүлсэн байж байгаа. За яг зах худалдааны төв дээр нөгөө баримтын системийг олгоход бол гарч байгаа хүндрэл нь тэнд нөгөө интернет орчин байдаггүй. Интернет орчин байхгүй яаж шийдвэрлэх вэ гэдэг болохоор бид нар бас Улаанбаатарын хотын компаниудтай хамтарч ажиллаад гар утаснаас нь олгох, тэр дата хэлбэрээр нь буцаагаад баримт руу шивэх гэдэг ийм шинжилгээний ажлуудыг бол зохион байгуулад иргэддээ бас 20 онд бол яг энэ хуулийн чиглэлээр зүйл заалтгүйгээр сургалт сурчлагын ажлуудыг татврын хилтэст бүртгэлтэй аж ахуйн нэгж иргэдийнхээ сегментчилсан байдлаар сургалт сурчлагуудыг зохион байгуулж ажиллана гэсэн чиглэлийг барьж байгаа. За баярлалаа. Тэгэхээр татврын захим систем одоо бүрэн хэрэгжиж байна. Үүнтэй холбогдуулаад одоо энэ төрийн албан хаагчийн цалингийн нэгтгсэн систем гэдэг. Одоо энэ 20 оны 1-р сарын 1-ээс энэ системийг ашиглаад явж байгаа юм. Тий, ер нь бол юу болж байгаа гэхээр энэ оны эцээр манай иргэд бас харсан Монгол Улсын засгийн газар их хурлаас ажил хэсгүүд Эстони улсад яваад ухаалаг төр цахим засаглалын чиглэлээр их том өөрчлөлтийн нэлээд суурийг тавьж байгаа. Энэний суурьны ажлууд яг бол манай сая баяртуудаа хэлсэн шиг татврын том системээр нь буюу татвар гэдэг нь бол одоо 100% захим шилжиж явж байгаа гэсэн үг. Энэ сарын 1-ээс. Тэрнтэй адилхан төрийн албан хаагчдын цалингийн нэгдсэн системийн ойлголтыг 2019 онд үндсэндээ бэлтгэлийг хангаж дуусчихсан. 19 онд бол төрийн албаны зөвлөл дээр нэгдсэн системийг бий болгоод бүх төрийн байгууллагууд цалингаа хүн бүрээр, албан тушаал бүрээр, нийгмэл бүрээр үндсэндээ оруулсан гэсэн үг. За энэ нэгдсэн энэ систем оруулж ирснийг гэх юм бол 2000 сангийн сайдын тушаал гаргасан журмын дагуу төрийн сан маань өөрийн цалин сангийн нэгдсэн системд уялдаа санхүүж явах гэсэн үг. Уялдана гэдэг нь бол одоо жишээлх юм бол таны цалин буруугаар бодсон байх юм бол төрийн сангаас тэр мөнгөнд гарах боломжгүй бол Монгол Улсын хууль тогтвортой. Энэ одоо жишээлбэл ажилласан жилээ буруу тооцох ч юм уу тийм ээ? Ухаандаа мөн л дөө ухаандаа нэгдүгээр гэх юм бол эргэцсэн хувьд эргэцсэн шийдвэр нэмэгдүүлээд орсон бол хоёрдугаар гэх юм бол тооцоолын хувьд буруу орсон байх юм бол тэр нь санхүүжих боломжгүй. Дээрээс нь юу гэхээр тухайн хүний цалин нэгдсэн улсын хэмжээнд нэг зэрэг нэг цаг хугацаанд олох тийм боломж бол 20 оноос бол бүрдсэн. Гэхдээ энийг хэрэгжүүлэхэд бол 2019 оны 12 сараас сангийн яамд туршиж байна. Одоо 1 сарын 1-ээс бүх аймагуудад сургалт явагдана. Системтэйгээр хэрэгжүүлнэ. За энэ агуулгын хүрээнд одоо үндсэндээ гэх юм бол хэрэгжиж эхэлж байна. Яг өнөөдрөөс бол одоо ингэж яг орж явж байгаа юм бол байхгүй. Иргэдэд бас зөв ойлгох хэрэгтэй. 20 онд бол ямар ч хэлсэн жигдүүлээ туршаад аймаг болгон дээр салбарын яамд болгоноор үндсэндээ ороо явах юм чиглэлүүд бай. За бүтэн хэрэгжих хугацаанд 2021 онд бол үндсэндээ яг 100% Монгол Улсын хэмжээнд бол хэрэгжих. Одоо бол биднээс энэ хэмжээнийхэн сургалтуудыг явуулах юм чиглэлээр хэлхэл ажлыг гаргал байж байгаа. Тэгээ энэний гол утга нь юу гэхээр ихтэн бодогчдын ажлыг хөнгөвчлөх тий дээрээс нь алдаа дутагдал гарахгүй байх дотоод аудитын чиглэлээр дээрээс нь улсын хэмжээнд нэгдсэн байдлаар төлөвлөж болох. Дээрээс нь зөв буруу тооцохгүй байх ч гэдэг юм уу. Хяналтын байгууллагууд дээр ч гэсэн энэ зөрчилдөлтүүд тэр хэмжээгээр багаснаа гэсэн юм агуулгын хүрээнд хийж байгаа маш том хэмжээний ажил. Тэгэхээр аймгийн статистикийн хилцээний хувьд хүн ам орон сууцны тооллогын ажилыг бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ тооллогын ач холбогдол мөн чанарын талаар бас тань. Тэгэхээр хүн ам орон сууцны тооллого маань 10 жил тутамд явагддаг. За завсрын тооллого бол 5 жил тутамд явагддаг. За тусдаа хуультай юм тооллого гэж. Тэгэхээр Монгол улс даяар хүн ам одоо орон сууцны тооллогыг 2020 оны 1 сарын одоо 8-наас 9-ний шилжих шөнө тэг цагийг тооллогын топ болгож зарласан байгаа. Тэгэхээр Дархуул аймгийн хэмжээнд нийт бол 104,000 одоо гаруй хүн амтай. За нийт өрх бол 30 гаруй мянган өрхтэй байгаа. Тэгэхээр энэ удаагийн тооллогын онцлог маань өөрөө бүртгэл болон уламжилт гэсэн хосолмол аргаар тооллого явуулахаар зохион байгуулагдаж байна. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр статистикийн хэлтсээр бол хүн ам өрхийн мэдээллийн сан гэж байдаг. За
бүх 21 аймаг 9 дүүрэг дээр энэ мэдээллийн сангаар уягдчихийдэг. Энэ маань өөрөө эндээсээ бүх одоо орон нутгийнхаа хүмүүсийг бүтгэл дээрээ суурилсан 100% мэдээллийг татаад 10% нь буюу одоо Дархуул аймгийн хэмжээнд 3040 өрхөөс уламжлалт арга буюу цаасан маягтаар авч тоолгыг зохион байгуулах юм байна. Энэ тоолгын одоо хүрээнд бол 2019 оны 9 сард байшин орон сууцны тооллогыг тусад нь 60 одоо 1960 оноос хойш анхудаага зохион байгуулсан. За энэ ажлын хүрээнд бол Дархуул аймгийн одоо үргэлжлэн дүнгээр бол байшин орон сууцны тоолгоор яг хүн амьдардаг байшин сууц бол 8401. За гэр сууц бол 2255. За нийтийн зориулалттай орон сууц бол 423 одоо бүртгэгдэж явсан байгаа. За энэ нь бол мэдээж үхэн ам орон сууцны тооллоготойгоо уялдаад явна. За мөн дээр нь бол Дархуул аймгийн хэмжээнд статистикийн хэлтс бол он гараад 1 сарын 4-өөс 3-4-нд бол тоолох шалгагчийн сургалтыг зохион байгуулалт бэлтгэл ажлаа хангаа явж байна. За нийт Дархуул аймагт бол 44 тоологч, 13 шалгагч ажиллаж, за нийт бол 3040 өрхийг бол мэдээллийг цуглуулахаар ажлаа бэлтгэл ажлаа хангаад явж байгаа. За тооллого гэснээр саяхан бас улсын хэмжээнд мал тооллого явагдаад дууссан байгаа. Дархуул аймгийн хувьд хичнээн одоо мал тооллоо. За. Тэгэхээр жил болгоны 12 сарын 7-оос 17-ны хооронд бол мал тэжээвэр хашаа утгын тооллого бол улс орны зэрэг явагддаг байгаа. За мөн одоо мэдээлэл үндэсний статистикийн хороо бол 12 сарын 27-нд бол үргэлжлэн дүнг танилцуулсан. За Дархуул аймгийн хэмжээнд бол нийтдээ аймгийн одоо мал сүрэг маань 5 төрөлдөө өссөн дүнтэй гарсан байж байгаа. За нийт малын дүнгээр бол 345.6 мянган мал одоо тоологдлоо. Толгой мал тоологдлоо. За үүн дээр бол 60 толгой тэмээ. За мөн 19 сарны 3 мянган адуу, за 47 мянган үхэр, за мөн 161.5 мянган хонь, за 117.7 мянган ямаа тоологдсон. За өнгөрсөн оноос бол 12.9% буюу 39 сарны 6%-аар одоо өссөн үнэтэй бүх 5 өшөө малдаа 4 сумдаа өссөн үнэтэй гарсан байж байгаа. За мөн бол одоо мал тооллоготойгоо зэрэгцүүлээ тэжээвэр амтын тоолго явдаг байгаа. Тэгэхээр Дархуул аймгийн хэмжээнд бол тэжээвэр амттад бол 9954 одоо гахаа 16265 шууд тоологдсон. За үүн дотроо бол 15231 дахиад тоологдсон. За Дархуул аймгийн хэмжээнд энэ 340 одоо 5000 толгой малыг бол нийт одоо 1291 малчин өрхөөр одоо хариулагдаж бичиж ингэж явж байна. За үүнээс бол одоо 565 эмэгтэй хүн байна гэсэн юм тооцоолол гараад байдлаар танилцуулагдаад явж байгаа. Тэгэхээр төрийн албан хаагчийн цалингийн нэгтгэсэн системийн талаар түрүүний ярьсан. Тэгэхээр 2020 онд аймгийн төрийн санд ер нь ямар шинжилт өөрчлөлтүүдийг хийж ажиллах вэ? Тэгээ Монгол улсын төрийн сангийн нэгдсэн систем байдаг. 21 аймаг 9 дүүрэг төрийн сангийн нэгдсэн систем, цалингийн нэгтгэсэн систем болохоор хоёр тустай гэсэн үг. Төрийн сангийн нэгдсэн систем нь төрөөс иргэдэд үзүүлж байгаа байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах, за орлого зарлагын нэгдсэн систем төлбөр тооцооны хэрэгслийг бүрдүүлж явдаг төрийн сан. Одоо иргэдэд маш энгийнээр ойлгох юм бол банк гэсэн үг. Байгууллагууд маань төрийн сан дээр гүйлгээгээ хийн. Төрийн сангийн төлбөр тооцоог төрийн сан маань хөнгөн шуурхаа үзүүлэх юм үүрэгтэй. Гэхдээ энэ ойлголт маань бол улсын хэмжээнд 2020 оноос бол бас нэлээд том реформын өөрчлөлтүүдийг бол хийж байна. За энэ ялгаагүй сая манай статистик дээрээс гарсан тэр хүн ам орон сууцны тооллоготой үйл дата малтай холбоотой жишээлх юм бол энэ өмнөх онуудад маш том хэмжээний энэ цахим засаглалын юмнууд бас хийгдэж ирсэн. Энийн нэг нь бол энэ газрын албаны газар гэдэг вебсайт байна. За энэ бол маш том хэмжээний ажил бол болсон, бас нэлээд олон жил үргэлжилсэн гадны хөтөлбөр төслүүдээр хийгдэж байна. Одоо төрийн сан дээр эднээс уяах ажил явж байна. Энэ дээр юу гэж хэлэх вэ гэхээр газраа тоолоод бүртгэлжүүлэх кадастрын зурагтай бүх газрын сан бий болсон байна. Тэгэхээр одоо Дархуул аймгийн хэмжээнд хичнээн ирнээс хичнээн метр квадрат дэлбэр газраас хэдэн одоо сая тэрбум төгрөгийн мөнгө олох нь боломжтой бол тодорхой болж байгаа. Энэ улам босрог болох. Хань зүгээр иргэдтэй бол нэмэгдэл ирэх юм бол газрын суур үнэлгээ өөрчлөлтөд холбоотой газрын гэрээ гэрчлэгийн бас өөрчлөлтөд орж байгаа. За манай аймгийн хувьд бол бусад аймагуудын харьцуулбал харьцангуй бас өндөр явж байгаа боловч иргэд маань бас ирж гэрээ гэрчлэгийн шинжилгээ ажил дээр бас оролцох шаардлагатай. За ингээд яг төрийн сангийн системийн өөрчлөлтөд холбоотой бол бас татрын
цахим юутай одоо Монгол улсын хэмжээнд гэх юм бол нэг платформ дээр ажиллаж байгаа програмуудыг. Нэг платформ гэдэг нь хавтан дээр энэчнээс татврын мэдээллийн систем, энэ талаас газрын мэдээллийн систем, энэчнээс нь статистикийн мэдээллийн систем юу энэ датануудыг нэг мэдээллийн сан дээр төрийн сангийн үйлчлэгээ бол цахимж явна. 2020 оны 1 сарын 1-ээс бас төрийн сангаас төрийн бүх байгууллагууд баримт гаргаж байна. Тийм ээ? Манай татврын бол энэ тал дээр бол ажиллаж байгаа. Энэ баримт гаргаж цахимжуугийн гол утга нь бол юу гэхээр гайлаар орж иж байгаа бараа бүтээгдэхүүн татвар төлбөр харамжныхаа хуулийнхаа дагуу явна. Гэхдээ гол нь бүртгэлж сайн суурилах, бүртгэлжүүлэх хичнээн төрний ид бараа орж ирээд үйлдвэрлэлийнхаа процессыг за мөн иргэдээр очихдоо ямар хэмжээний нэмүү хүртэх шингээж бий болгоод эцсийн хэрэглэгчдэр эднэр очих нэг нэгдсэн систем хэмжээ. Татврынхаа хууль, гайлын төлбөр, гайлын тухай хууль болгон төлбөр харамжтай холбоотой системүүд нь иргэдийн одоо төрийн байгууллагын явж байгаанууд нь хуучин барьж болдгоо гэсэн болоод нэг одоо төрийн байгууллагууд бүгд баримтаа гарч өгдөг учраас энэ нээлттэй болно. Энэ нээлттэй болж үндсэн суурь нь гэхээр татврын хувь хэмжээнүүд багассан учраас иргэд үнцэндээ нуух шаардлагагүй болж байна гэсэн үг. 90 хүртэл болж байгаа зарим 99% хүртэл чөлөөлөгдөж явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр агуулгаараа төрийн сангийн систем гэх юм бол энэ нэг платформт болох энэ том реформ ажил 20 он үнэсэндээ хийгдэнэ. Мэдээж хэрэг бол энэтэй холбоотойгоор татврын дата мэдээллүүдийг шинжлэх, за мөн түрүү ярьсан талбарт одоо дата мэдээллүүдийг шинжлэх тэр програмуудын үйлдэл холбоо хангах чиглэлүүдээр бас 20 он нэлийн том ажлууд хийгдэнэ гэсэн юм зорилттой байна. Тэр өмнө нь бол аж ахуйн нэгж байгууллагууд одоо худалдаалт баримт толгод байсан бол одоо бол төрийн бүх байгууллагууд баримтыг шийлт хийнэ гэсэн үг тийм үү? Энэ одоо баримттай холбоотойгоор гэх юм бол цахим засаг буюу маань татврын маань төрөнд тайлбарласан үндсэндээ 100% цахимд ороод ирэхлээр төрийн үйлчлэгээний энэ төрийн сангийн үйлчлэгийг яаж уйлж явах вэ гэхээр 2019 онд 107 үйлчлэгээ цахимдсан байна. Одоо бол 110 болсон байна. Энэ тоо хэмжээгээр нэмэгдэж явна гэсэн үг. Жишээлбэл улсын бүртгэхийн 107 үйлчлэгээ. За нөгөө гэрчлэгээ авахдаа тийм ээ гадаад паспорттой холбоотой ч гэдэг юм. Дараагаар нь татвартай холбоотой 3 бүтээгдэхүүн үйлчлэгээ байна. За ингээд нийтдээ 110 үйлчлэг бол үндсэндээ цахимжаад цахимаар иргэд төлөх шаардлагатай болсон. Тэрний үгээр нөгөө ухаалаг засаглал буюу нэг төрийн албаа агчдаар очиж хүн суртал эсвэл одоо аль нэг давуу тал үүсгэх эсвэл ачаалттай байх тухайн үйлчлэгийг ойчилж явах шаардлагатай болсон. Өнөөдөр цахим орчинд интернеттэй ороод баримт схемийн лугаа ороод за төрийн 110 үйлчлэгийг бол цахимаар үйлчлүүлэх юм бол боломж бүрдсэнээр бас давуу талтай. Тэгэхээр яг энэ талаар бол сургалт сурчлагыг аймгийн татврын хэлтсээс нэлээд хариуцж 2020 онд зохион байгуулах байх тийм ээ. За бид нар яг баримтны системээр гэхгүйгээр ер нь бол 20 онд шинэ гарсан хуулийн сургалт сурчлагын ажлуудыг бол давхар явна. За 16 онд болсон энэ хэрэгжиж байгаа нэмэлт зүйртийн албан татврын тухай хуулийн дагуу баримтыг бол яг энэ өмнөх жишгүүдээр бол зах худалдааны төвүүд гэхгүйгээр бусад бүх аж ахуйн нэгжүүдийг бол баримт өгөхийг шаардаад ингээд явна. Энэ чиглэлээр ч гэсэн татврын алба бас сургалт сурчлагын мэдээллүүдийг аж ахуйн нэгж иргэдэд ямар байдлаар гаргаж хүргүүлэх үү, программын хувьд иргэд яаж гаргах уу, цахимд яаж бүртгүүлэх үү, энэ чиглэлээр сургалт сурчлагуудыг зохион байгуулж ажиллах юм аа. За онгарс нэмэх юм байна. Энэ дэр татврын хэлцгээс илүүгээр төр татврыг яг цуг зэрэгцэж байна. Параллельны юм. Одоо жишээлбэл иргэн болгоом нь баримттай нэг хэрэгтэй. Энэ бол иргэдийн одоо хуулиар хүлээсэн зөвхөн хуулийн заасан үүрэг нь нөгөө утга нь ихлээр өөртөө тэр нэгдсэн үртгийн албан татвараар олгож байгаа нөгөө хөнгөлтүүдийг эдлэх. Энд ч одоо баяртуудаар чинь улирлаар олгож байгаа тийм жилээр олгодог байсан бол тийм гэдэг юм уу. Дээрээс нь төрийн байгууллагч гэсэн гаргаж үүрэгтэй. Тийм болохоор яг хамтраад бас явах юм байна. Тийм бас төрөчийн хэлсэн шиг энэ шинэ хууль хэрэгжиж ирсэнээс хойш бол нөгөө нэмэлт зүйртийн албан татврын урамшууллыг дараа оны 2 сар дотор багтаагаа ч гэдэг юм ингэж олгодог байсан. За энэ оны 20 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж байгаа бол улирал бүр болохоор хуулинд заасан байгаа. Тэгэхээр бол улирлынхаа баримтаа бүртгүүлсэн урамшууллуудыг тухайн улирлынхаа дараа саруудад бол бүртгэлээр үнэн зөв баталгаажуулсан нийцэд бол авах ийм ажлуудыг хийж байгаа. За түрүүн бас хэлсэн татвар он гарсаар бол 1 сард хэрэгжүүлдэг бас хуулийн залттай ажлууд бас байж байгаа. Ажил автор болон өөрийн өгч хэрэгслийн албан дотор хөвгний олгын албан дотор заасан хөнгөлжүүлэлтийн материалуудыг хүлээж авах ажлууд байж байгаа. За авторын өөрийн өгч хэрэгслийн албан дотор бол 5 сарын 31-ний дотор
хуулийн хугацаанд төлөх залттай. Манай аймгийн хувьд бол бас засаг даргын захирамжаар 17 оноос хойш дугаарын хязгаарлалтанд нийслэлээ буюу одоо энэ хоёр дахь хот гэдэг утгаараа дагаж энэ дугаарын хязгаарлалтаар авдаг ийм зарчимд бол шилжээд захирамж хэрэгжилт хангагдаад явж байгаа. Энэ оны хувьд ч мөн ч гэсэн бас дугаарын хязгаарлалтаар явна. 1-р сард бол 1-6 төгссөн тээврийн хэрэгслүүд бол албан татвараа төлөх ийм захирамжууд бол гараад явж байна. За хувийн урлагийн албан татварын тухай хөнгөлөлт бол биелж байгаа. За анхудаа болон дахин эдэлж байгаа орон сууц худалдан авсан иргэдийн дахин эдлэх материалууд, за мөн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлж байгаа. За мөн хөслийн бэрхшээлт иргэд гэх мэтлэн хөнгөлөлт эдэлж байгаа материалуудыг 2 сарын 15-ны дотор бол хүлээж авдаг байж байгаа. За энд бол манай бас нөгөө түрүүчийн хэлсэн цахим систем шилжсэн давуу талууд бас энэ хэмжээгээр бас харагдаж байгаа. Ямар байдлаар харагдах вэ гэхээр иргэдэд үйлчлэгээ маань татварын хэлц дээр нэгцгийг буюу бас нөгөө тухайн цахим системийн лавлгаануудыг хор системээр бас газар дээр нь олгож ажиллаж байна. Одоо бусад нийгмийн даатгалын шимтгэлийн лавлгаануудыг хор системээр авч байна. Иргэний болон үйл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн бусад холбогдох лавлгаануудыг хор системээр газар дээр нь аваад нөгөө иргэдэд чирэгдэл өрсөхгүйгээр цаасан материалуудыг бас тухайн бүртэн хүмүүсээс шаардахгүйгээр тэнд бас хор системээр цахим хэлбэрээр авах гэх мэтлэнгээр ер нь бол 19-20 онуудад бол бид нар цахим гэдэг энэ систем рүү татварын алба гэхгүйгээр ерөн төрийн албадууд бас энэ чиглэл рүү шилжиж байгаа ажлуудыг бол зохион байгуулж байгаа. 20 оны 2 дугаар сарын 15 гэхэд хувийн орлогын хөнгөлж чөлөөлөлтийн материалыг хүлээж авч дуусны сая та хэллээ. Тэгэхээр яг энэ хөнгөлж чөлөөлөлтийн одоо буцаа олголтын яг хэдийгээр олгох бай. Иргэдийн дунд хамгийн түрүүлж өгсөн хүмүүсийнхийг одоо төрүүлж өгдөг гэсэн тийм ойлголт яваад байдаг. Тэгээ зүгээр яг иргэд маань бол яг энэ хуулийн хугацаанд багтаж өгөх нь бол зөв. Энэ дээр бол Улаанбаатар хот тэр нөгөө эхэлж өгсөн юм төрүүлж өгдөг гэдэг агуулга гэх юм бол улсын хэмжээнд Дархан аймгийн хэмжээгээр 1.9-8 орчим тэрбум төгрөгийн материал ирэх болов гэж бид төсөөлж байна. Зүгээр яг батлагдсан төсвийн хувьд гэх юм бол 2 тэрбум төгрөг бол байгаа. За иргэдийнхээ материалуудыг тэр төсөөлж байгаа хэмжээнд иргэд маань авчиж өгөхөд Улаанбаатар хот маань том тоо байдаг учраас нийслэл маань 2 хувааж өгч ирсэн үг бол байдаг. За 2020 оны хувьд гэх юм бол энэ хөнгөлж чөлөөлөлттэй холбоотой энэ мөнгийг өгөх зүйл хөрөнгө оруулалтаа зайлшгүй илтгэдэг байгаа. 2019 он тэрнээс өмнөх онуудад биднес хөрөнгө оруулалтын ажлууд гэх юм бол дандаа хон тамжиж явж ирсэн. За улсын хэмжээнд зарлагддаг тендерүүд ч гэсэн бас ороид зарлагдах. За манай дарханчууч гэсэн харж байгаа энэ зам одоо жишээлбэл 6 сар гарч тендерийн асуудлаас болоод зам байна. Одоо хүртэл орог ачаалтай байна шүү дээ. Тийм учраас аймгийн засаг даргаас мөн иргэдийн төлөөлөгчдийн урлаас хөрөнгө оруулалтын ажлуудыг тендерүүдийг эрт зарлах, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрт эхлүүлэхийн чиглэлийг бол өгсөн. Энэний дагуу манай татвар хэлц за санхүү хэлц хоёр бол нийлэн ярилцж байна. Яг тэгэхээр хөрөнгө оруулалтын ажлуудыг урагшлал бол нэг талдаа иргэд маань хөрөнгө оруулалтын ажлууд өөрөө гүйж маань их тавхуулж орлого бүрдүүлэх хэмжээгээр бас ачааллууд ирж байна. Тэгэхээр орлого бүрдүүлэх хэмжээний ачааллууд ирж байгаа учраас биднээс хуулийн хугацаанд ирсэн мөнгийг татварын хэлцийн маань төрийн санал руу аль биесээр хуулийн хугацаанд өгнө. Бид тооцож байгаагаар гэх юм бол ер нь бол хөрөнгө оруулалтын жигд иргэдийн газрын буцаа олголтыг 6 сарда багтааж өгнө гэсэн байдлаар тооцож байгаа. За одоогийн байдлаар бол биднээс орлогын бүрдэлтэйгээ уялдуулж төлөж байгаа байдлаар бол манай татварын хэлцээр маань за яг цаашлаа хэлэх юм бол татвар төлөгчдээр маань ирэх ачаал бол бас байгаа. Тийм бол нэгдүгээр юм бол татвар төлөгчдийн тавх маань цаг хугацаанд тийм яг хуулийн аягүй олон боломжууд ил төр хойшлуулах тийм ээ сонгох гэдэг боломжууд байгаа боловч энэ жил төлөвлөсөн ажлыгаа биднээс амжуулах хүрээндийнхэн 6 сарда багтааж одоо жишээлбэл манай ганцаар тариалан эрхлэлтийг аж ахуйн нэгжүүд маань сүүлийн жилүүд бол ургацсан хэмжээнд гэх юм бол бас тийм муу биш байгаа. Тэр хүмүүс маань гэх юм бол газрын төлбөрийг нэгдүгээр үйлрэлтэй багтаага бүтэн төлж байна. Ийм бол боломжууд бол байдаг. За тэр мэдээж хэрэг суурь үнэлгээ өөрчлөлттэй холбоогоор тоо гарч болж бүр их тийм одоо дарамт ирэхэд том тоо бол байдгүй. Гэхдээ энэ далайг туслахыг хөрөөл далай гэдэгтэй адилхан энэ мөнгнүүдөө өгчих юм бол биднээс 5 сард өгөөд за үлдсэний 6 сард өгье гэдэг юм байдлаар бол ажиллаж байна. Хэрвээ 5 сарын орлого бүрдэлт маань байх юм бол одоо ерөнхийдөө 5 сардаа ч гэсэн биднээс бас өгөх боломжийн талаар бас ажиллагаа юм бол зөвлөлтэй. Ер нь жилийн орлогын бүрдүүлэлтээс харж байхад хамгийн их тулгамддаг асуудал нь яг ямар асуудал гэдэг вэ? За орлогын төлөвлөлттэй холбоотойгоор гэх юм бол түрүүн баяр тутаа хэллээ л дээ. Үндсэндээ бол том тоонууд нь бол хэдхэн орлогын нэр төрөлтөөр гэдэг.
70% гэх юм бол цалин өс бий. Цалин өс гэдэг чинь болохоор 25 доос хойш цалин бодогдсны дараагаар тухайн аж ахуйн нэгжүүд маань цалингийнхаа татварыг шилжүүлдэг. За хадгаламжийн хүүгийн татвар. За хадгаламжийн хүүгийн татвартай холбоотойгоор гэх юм бол банк бүр янз бүр тийм ээ хүүгээс болж байгаа саруулгын нийцэмжийн саруулгын ихэнх бий байдлаар бол тооцож оруулдаг. Гэхдээ биднес бол татврын байгууллага санхүүгийн хэлц Монгол банктайгаа хамтраад арилжааныхаа банкудаа гэсэн талаар бол нэгцэн ойлголттой бол явж байдаг. Энэ бол бас том хэмжээний хэмжээтэй бол байдаг. Тэгээ бүрдүүлэлтээр гэх юм бол ердөөсөө гол хүндрэл нь биднес зарлага санхүүжилтийн хийхин тулд орлогоо яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр бол нэлээд анхааралтай босол аргагүй орлого дээр ачаал үлдэрдэг. Хүмүүс бол энгийн нэрийг хэмээл яг он гараад одоо иргэд маань шинэ жилийн хийсэн цагаан сартаа бэлтээд гэх юм уу 1-2 сард яг үнийг хэлэх юм бол орлого бүрддэг. Энэ бол одоо жилийн жилд улсын хэмжээнд аль ч аймаг хот төр байдаг юм хүндрэл бол байдаг. За ер нь бол орлогын төлөвлөлт бол нэг 5 сараас 6 сард нэг арай гайг болох жишээр явдаг. Үнэхээр сайн чаддаг гэх юм бол нөгөө үрдэн намар гардаг шүү дээ тийм ээ. Мал маань таргалцсан байдаг. Одоо тариабуудаа ногоогоо давхрааж явдаг, борлуулдаг гэдэг ингээд намраас бол бүрдэг юм бол байт тийм аа. Тийм болохоор өмнөх тал руу нэг сургууль оролддог ажил хийхин тулд энэ жилд бол нэлээд бас том ажлуудыг зохион байгуулах шаардлага байна. За баярлалаа. Тэгэхээр тамгын газрын цаг нэвтрүүлэг маань цаг нь энд хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт Тархан Уул аймгийн маань нийгмийн эдийн засгийн тулгуур баган гол үзүүлэлтүүдийг зангидж ажилладаг санхүү төрийн сангийн хэлтсийн статистикийн хэлтсийн мөн татврын хэлтсийн удирдлагууд оролцож үзэгч та бүхэндээ тодорхой мэдээллийг өглөө. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.